Та бүхний амгалан айлтгая. За шинэ хичээлээ эхлэхийн өмнө 9 дугаар хичээлийнхаа гэрийн даалгаврыг ярилцъя. 9 дугаар хичээлийн гэрийн даалгаварт төвд гаралтай 10 нэрийг монгол үчгээр зөв бичиж ирээрэй гэсэн. Гэхдээ энэ бол бүгдээрээ энэ үсгээр төгссөн байгаа. Тэгэхээр төгсгөлийн энэ нь багын клик байх уу, ихэнх клик байх уу гэдгийг яаж үчхийг бодоорой гэж хэлсэн. Тэгэхээр энэ нэрүүдийг зөв бичихэд бол төвд ихийн л харахаас өөр арга байдаггүй. Өөрөөр хэлбэл энд байгаа энэ дүрсэнд энэ ийм нэг энэ бол одоо яг бидний хэлний үзүүрийн энтэй адилхан энэ байгаа юм. Бяцхан А гэдэг энэ нь бол яг ихэнх кликтэй дүүн төвдийн. Өөрөөр хэлбэл хэлний угийн энэ байгаа юм. Тэгэхээр төвд уг нэр нь л иймээр төгссөн байвал багын клик хоош нь татдаг. Энэ хэлний угийн энэ юм уу төвдийн бяцхан А гэдэг үүгээр төгссөн байвал ихэнх клик өөрөөр хэлбэл урагш нь татаж бичдэг ийм л учиртай юм. За тэгээ яг энэ төвд ихийн бас зарим мэддэг хүмүүс харна үзгээ хамтдаа бичээ явуулчлаа. За Балдан гэдэг хүний нэр байна. Тэгэхээр Балдан гэдэг энэ төгсгөлийн энэ нь бол нөгөө хэлний үзүүрийн инээр төгссөн учраас энэ хоош нь татж байгаа юм. Балдан гэдэг хүний нэр энэ бол төгс согт гэсэн утгатай юм. Бас хүнийхээ нэрийн утгыг мэдвэл бас сонирн байж магадгүй. Төгс согт гэсэн утгатай Балдан гэдэг нь хүний нэр байна. За Балсан. За Балсан гэхээр төгсгөлийн энэ нь бол энд хэлсэн энэ хэлний угийн энэ буюу бяцхан Агаар бяцхан А гэдэг гэж хэлдэг энэ инээр төгссөн учраас Балсан гэдэг хүний нэрийг бичихтэй энийг нь бол энэ урагш нь ихэнх хэлгээр төгсгөж бичих учиртай байна. Балсан. За угийн утга нь бол сайн цогт гэсэн утгатай үг. Сайн цогт гэсэн утгатай үг. За Баасан гэдэг хүний нэр энэ нь Ба байгаа юм. Тэгээд Баасан. Бас энэ сан бол дуудагддаггүй. Тэгэхээр энэ бол бас л нөгөө ийм инээр төгссөн учраас урагш нь татаж бичиж байгаа юм. Тэгээ Баасан гэж. Баасан гэдэг бол гаригийн нэр, цолмон гаригийн нэр бидтэй. За Агван гэдэг хүний нэр байна. Агван гэж. Агван гэж үчинэ. Яг тэр төвд ихээл төвд гаралтай нэрийг бол яг төвд ихийн барьж бичдэг юм л уламжлалтай. Тэгэл энэ бол аг байгаа юм. Энэ ва байгаа юм. Энэ нөгөө бидний ярьсан хэлний угийн энэ байгаа учраас тэгэл энэ Агван. Агван гэж энэ аг нь бол ярианы хэлэнд уртаар дуудана. Төвд хэлэндээ энэ бол ван байгаа учраас мөн Агван гэж үчээд Агван гэж дуудана. Төвд ихийн барьж бичдэг. За энд Йондан, Аравдан гэдэг хоёр нэр байна. За Агван гэдэг бол хэлний эрхт гэсэн утгатай үг юм шүү. Үгийн утга нь хэлний эрхт гэсэн утгатай үг. За Йондан гэдэг хүний нэр байна. Йондан гэдэг энэ төгсгөлийн энэ нь нөгөө хэлний үзүүрийн инээр төгссөн учраас Йондан гэдэг нэрийг хойш нь татна. За тэгэхээр бид бол Йондон гэж эхэнд нь Йо байгаа учраас энд нь бол О хэлж бичиж янзсан. Гэвч төвд эхэндээ Yon дан байгаа. Энд бол дан. Энийг бол дан гэж дуудана. Тэгэхээр зэрэг тэр л ихийг баримтчилаад энд О биш А бичнэ. Yon дан гэж бичнэ. Yon дан. Мөн эндээ ч гэсэн энд бол нөгөө энэ хэлний үзүүрийн энэ байгаа учраас энд бол ганцхан шүд багын клигээр бичнэ. Тэгээд Йондан. Йондон гэж эрдэм гэсэн утгатай үг. За Аравдан. Аравдан гэдэг төгсгөлийн энэ мөн ялгалгүй энд ийм энэ байгаа учраас хэлний үзүүрийн энэ эргүүлэг наа гэж хэлдэг. Төвдийн энэ эргүүлэг наагаар төгссөн учраас хоош нь татаж бичнэ. Аравдан гэдэг бол утга нь бол маш бат гэсэн үг. Тэгээ ер нь бол энэ төвд гаралтай зарим нэрийг бол шууд төвдөр нөхөөс гадна орчуулад монгол нэр болгоод өгчихсөн байдаг. Жишээлбэл энэ Аравдан гэдгийг чинь бол маш бат гэдэг нэртэй монгол нэртэй хүн байдаг. Тэр бол төвдийн Аравдан гэдэг үгийг яг орчуулад л өгчихсөн нэр гэж ойлгох хэрэгтэй. За энэ дөрвөн нэр Дамдин, Гүнсэн, Найдан, Сүрэн гэсэн энэ дөрвөн нэр байна. За энэ дор нь энэ Дамдин, Гүнсэн, Найдан, Сүрэн гэж бичлээ. Тэгэхээр зэрэг энэ төгсгөлийн харахад энэ Дамдин, Найдан гэдэг хоёр үг нь нөгөө эргүүлэг наагаар төгссөн учраас хоош нь татаад гүнсэн сүрэн гэдэг нь
бяцхан аагаар төгссөн учраас их инхлэгээр төгсгөж урагш нь татаж бичиж байна. Тэгээд дамдин, гүнсэн, найдан, сүрүн. Энэ яг л төвд ихийн барьж ингэж бичдэг. За дамдин гэдэг нь бурхны нэр байгаа юм. Яг үгчиж орчуулсан морин хоолойт гэсэн үг. Гүнсэн гэдэг нь бол бүгд сайн, хотол сайн гэсэн үг. Найдан гэдэг нь бат оршил гэсэн утгатай үг. Сүрэн гэдэг нь сахиус гэсэн утгатай үгнүүд байгаа юм. За гэрийн даалгавар төгссөн 10 хүний нэрийг бол монголоор бол балдан, балсан, баасан, авгаан, аргадан, ёндан, дамдин, гүнсэн, найдан, сүрэн гэдэг энэ нэрийг бол монголоор ингэж өвчнэ. Өөрөөр хэлбэл төвд гаралтай нэрийг монголоор бичихтэй төвд ихийн аль болохоор баримтал бичиж олон зуун жил ингэж жаншиж ирсэн тэр л уламжлалаар нь бичдэг учиртай юм аа. Шинэ хичээлээ эхлэе. Оюун түлхүүр сургуулаа цааш нь үргэлжлүүлэн уншъя. Худал үгийг ердөө тэвч хүн мэдвэс би хөнгөр мүй. Худал үгийг ердөө тэвч хүн мэдвэс би хөнгөрмө. Би хөнгөрнө гэсэн ингэж хэлж байна. За тэгэхээр худал үг гэдэг бол хэлээр хийдэг дөрвөн нүглийн нэг. Тэр 10 хар нүглийн нэг хэлээр хийдэг дөрвөн нүглийн нэг бол худал үгийг тэвчээ гэж. Тэгэхээр худал хэлсэн юм бол хизээ нэгэн цагт баригддаг. Тэгж баригдахаараа зэрэг би хөнгөрнө гэдэг чиний чамайг хүн хүндлэх нь багасж чиний нэр алдар чинь их хөнгөн болно гэсэн утгаар хэлж байгаа хэрэг. Би хөнгөрнө гэдэг бол бардам хатуу үгсийг орхи. Бардам хатуу үгсийг орхи. Бардам гэдэг бол дээрлэх ата амгаар дээрлэх хэлэх үг байна. Хатуу үг гэдэг бол ширэн үгээр дайрт оромжлохыг хэлж байна. Ийм үгсийг бол орхио гэж. Мөн хэлээр хийдэг дөрвөн нүглийн нэг нь бол ширэн үгээр дайрт оромжлох бол хэлээр хийдэг дөрвөн нүглийн нэг байгаа юм. Ер нь хэлээр хийдэг 10 хар нүгэл чинь бол биеэр хийдэг, хэлээр хийдэг, сэтгэлээр хийдэг гэж хэлдэг. Хэлээр хийдэг дөрвөн нүгэл нь бол худал үг. Энэ хатуу ширэн үгээр дайрт оромжлох, хов зөөх, дими чагчих энэ дөрв бол хэлээр хийдэг дөрвөн нүгэл байгаа юм. Тэгэхээр энэ тэр хоёр нүглийг л энд хэлж байна. Энийг бол орхид төвчээ гэж хэлж байна. За хүн мэдвэс өшмөй гэж. Тэгэхээр бардам хатуу үгсийг орхи хүн мэдээс өшмөй гэж. Хүнээс талд хүнийг одоо тэр муу юу байх вэ? Тэр тийм үү? Тийм юм мэддэггүй юм. Тийм гимтэй юм гэж их хатуу бардам сагсуугаар ярих юм бол тэр чинь эзэндээ дуулдахдаа зэрэг тэр хүн чамд өшөөтэй хүн олон болно гэж хэлж байна. Бидний түрүүн оюун түлхүүрийн эхний хэсэг уншиж байхад энд ширэн үгээр дайсны хураахыг төвчгдөхгүй гэж гарч байсан. Түүнийг бас санаж байгаа бах. Тэр ширэн үгээр дайсны хураана гэдэг нь бол энийг хэлж байгаа юм. Хүн ширэн үгээр дайрт оромжлохын тоогоор өөрт нь бол дайсан нэмэгддэг. Өөрөөр хэлбэл өөртөө дайсныг хурааж байна. Муу өөртөө муу өшөөтэй хүнийг бол нэмэгдүүлнэ гэсэн санааг хэлж байгаа хэрэг. За хулгай, худал, энэ наснуу ичигүр. Эцэст тамийн бүг. Хулгай, худал, энэ насны ичгүр. Эцэст тамийн бүг. Тэгэхээр хулгай хийх, худлаа хэлэх бол энэ насанд бол үнэхээр ичгүүртэй юм. Эцэст тэгэхээр хойд насанд бол хулгай худал хийж явсан энэ чинь бол 10 хар нүглийн энэ хэлээр хийдэг 4 нүглийн нэг нь бол худлаа хэлэх. Биеэр хийдэг 3 нүглийн нэг нь бол хулгай. Тэгэхээр зэрэг энэ 10 нүглийн энэ 2 нүглийг хийсэн хүн бол эцэстээ хойд насанд бол тамд төрнө. Тамийн бүг гэж. Бүг гэдэг үгийг бид түрүүний тайлбарлаж байсан. Ер нь хүний тонилж чадаагүй сүнсийг бол бүг гэж хэлдэг. Шилжсэн утга нь бол тэр, төвөг, салж нөхцдгүй юмыг бол хэлдэг. Тэгэхээр тамийн бүг гэж эцэстээ бол тамаас салахгүй л гэсэн санаа. Тамаас салахгүй.
хулгай хийж худлаа хэлж байгаа хүн бол энэ насанд амьтны ичхүүр эцэстээ тамаас салахгүй юм аа гэж хэлж байна. Үүнийг урдээс тасал. Үүнийг урдээс тасал. Тэгэхээр зэрэг одоо хулгай хийсэн хойно гимших бол хожимдсан гимшил юм. Тэгэхээр ийм хулгай хийх, худлаа хэлэх энэ гимийг урдээс нь тасал гэж, өмнөөс нь сэрэмжил гэдгийг захиж байна. Аригун явдалтуу лам гэдгийг балам гэж ингэж бичдгийг би тайлбарласан. Ламыг бурхан мэтүү тах. Ариун явдалт ламыг бурхан мэт тах. Асрал ихэт ноёдыг тэнгэрий гэдгийг тэнгэрий гэж бичдэг. Тэнгэр мэт хүндлээ. Асрал ихэт ноёдыг тэнгэр мэт хүндэл. За энэ сүүлчийн хэсэг бол яг уу энэ дээр оюун түлхүүр сургаалыг бол бид бүгдийг юу ч орхихгүй. Бүхэл байгаа зүйлийг бол бүгдийг нь уншиж байгаа. Энд бол мэдээж шашны агуулгатай эзэд ноёд өөр дигэн одоо өргөмжлөн хөндлүүлэх гэсэн санаатай тийм агуулгатай мөр бол байх л да. Энэ чинь бол эртний сургаал. Бүгдийг бол одоогийн шаардлагыг тавьж энд таарахгүй тохирохгүй юм байна гэж үзэх бол бас буруу үлээ. За тэгэхээр энд бол ариун явдалт ламыг бурхан мэт тахих. Гэхдээ бас энд лам болгоныг бол бурхан шиг битгий тахих гэж бас хэлээгүй байна шүү дээ. Ариун явдалт гэж. Үнэнхүү тэр бурхан номын ариун үйлсийг ёсчлон сахисан лам хүнийг бол бурхантай адил юм аа гэж. Тийм учраас тахиж бишрээ гэж хэлж байна. Асар лэгтэй ноёд. Зүгээр ноёдыг тэнгэр шиг хүндлгээгүй. Тэр ноён хүн бол асар лэгтэй. Асар л гэдэг нь албат иргэдэн инэрэн хайрладаг тийм ноёныг бол тэнгэртэй адилхан хүндлээрэ гэж хэлсэн байна. За тэгээд гэрийнхаа даалгаврыг энэ оюун түлхүүрийн өнөөдрийн хичээлийн эхний хэсгийг нэг удаа хараад тулгаад ав. За, цааш нь үргэлжлүүлэн уншъя. Ам абугсан тангаргийг ам митүү сах. Ам авсан тангаргийг ам мит сах. Тэгэхээр энэ бол бас л 13 дугаар зууны үеийн Шингисийн бэлэг сургаал дотор байдаг зүйл. Ам авсан тангараг гэдэг бол энэ үед бол тангараг гэдэг бол үнэхээр хатуу байсан. Андгаал тангаралсан тэр тангаргаасаа ниссэн гэдэг бол үнэхээр жигшүүртэй муухай хэрэг гэж тоосогддог байсан. Тэгэхээр нэгэнтэл амлсан тангаралсан зүйлдэн бол ам мэт түүндээ үнэнч тэр тангаргаан сахиж байх ёстой гэсэн санааг хэлж байна. Арга зал хоёрыг угаас орхи.
Арга зал хоёрыг угаас орхи. Тэгэхээр арга зал хоёр гэдэг бол зүгээр хоршиж хэлж байна. Зал мэхийг хэлж байна. Аргалах, заллих хоёрыг бол угаас гэж уг үндэснээс нь орхи. Тийм зүйлийн үндсийг ч гэсэн сэтгэлдээ байлгаж болохгүй. Сэтгэлээсээ хөөн зайлуул гэсэн санааг хэлж байна. Алива хүмүн лүгэ нийцэн зохи. Алива хүмүн лүгэ нийцэн зохи. Алива хүмүн лүгэ гэж хамтрахын тийм ялгалын хэлбэр бол луга лүгэ гэдэг хэлбэр байдаг. Ортон цагийн монгол хэлэнд энийг бол тай тэ хэлбэрээр сольж хэрэглэж болно. Алива хүнтэй нийцэн зохи гэж хэлж байна. Энэ хэлбэр бол хамтрахын тийм ялгалын энэ хэлбэр бол одоо баруун Монголын аялгаунд бол байж байгаа. Байхдаа бол ла лэ дагавар болчихсон. Алива хүмүнлээ гэж. Хүмүнлээ гэсэн ийм хэлбэрээр бол бас байж байдаг. За тэгэхээр алива хүнтэй нийцэн зохи гэдэг бол ямар ч хүнтэй таарч тохир. Ямар ч хүнийтэй бол яриа нийцэж хүнийг хүндэлж үг хэлэн ололцож яв гэсэн ийм санааг хэлж байна. Хан хүмүн лүгэ бүү тэрслэ. Тэрслэ. Тэрс гэдэг бол энэ эссе бол хоёр талдаа ихшиггүй бичигддэг арслан барс тэрс гэдэг гурван үг байдаг гэж хэлж байсан. Тэр үгийн нэг байгаа юм. За ер нь тэрс гэдэг бол одоогийн лал юм уу буруу номтон нэг бол тэрс үзэлтэн гэж хэлдэг байсан. Тэрслэх гэдэг маань түүний эсрэг санаа агуулах гэсэн утгатай болж байгаа юм. Тэрслэглээ зэрэг. Тэгэхээр хан хүмүн лүгэ бүү тэрсэл хаан хүнтэй битгий тэрсэл гэж хэлсэн байна. За энэ бол одоо хаан хүний эсрэг тэрслэхгүй номхон даруй бай гэсэн санааг хэлжээ. Сайд хүмүн лүгэ бүү эвдэр. Сайд хүмүн лүгэ гэхээр хүнтэй сайд хүнтэй бүү эвдэр. Сайд düşмөд хүнтэй битгий муудалц. Тэгвэл өөрт чинь муу болно гэсэн санааг хэлж ил дээ. За лам хүмүний эд мал дор бүү хорц. Хури ца хорц. Лам хүний эд малд бүү хорц. Тэгэхээр энэ хорц гэдэг үг бол шуна гэсэн үг. Одоо хорцл гэдэг үгний язгуур мөн хорцох гэдэг бол шунах гэсэн, шунах тачаах гэсэн үг. Тэгэхээр лам хүний эд малд битгий шун ховдгол гэсэн санааг хэлж байгаа. Хорц гэдгийг бол шунах тачаах гэсэнтэй ижилхэн утгатай. Орчин бичгийн хэлэнд бол онтой тохиолдно. Тарничин нэг тарничин хүндэл тарничин хүндэл. За тэгэхээр тарничин гэдэг нь тарин гэдэг үгийнхаа язгуурыг мэдэх хэрэгтэй юм. Тарин гэдэг бол санскрит үг байгаа юм. Санскритийн ийм үг. Дарни гэж. Дарни гэсэн ийм санскрит үгийг монголоор тарин гэж дуудаж авсан тарин. Тэгэхээр энэ санскритийн дарни буюу тарин гэдэг үг нь бол юу юм бэ гэвэл одоо бурхны ёсны шившиж унших уншлагын нэр байна. Нэр юм. Өөрөөр хэлбэл аливаа барчд бүх чөтгөрийг кон зайлуулах ч юм уу зүйлд уншдаг. Тэр уншлагыг бол тарин гэж хэлдэг. Тэгэхээр тэр тарин уншдаг хүнийг бол тарничин гэнэ. Тийм тарничин хүнийг бол хүндлээ гэж хэлж байна. Дими хүмнийг бүү аргад. Дими хүмнийг бүү аргад. Дими хүнийг бүү аргад. За энэ дими хүн гэж угаасаа засрахгүй муу хүн гэсэн утгаар хэрэгэлсэн байна. Тийм хүнийг битгий аргадаа гэж. Өчүүхэн баг хүмнийг бүү бас. Өчүүхэн баг хүнийг
бүү бас. Басах, доромжлох. Тэгэхээр өчүүхэн бага хүнийг бүү бас. Өчүүхэн бага хүн гэдэг нь бол эр чадлаар дорой ч юм уу, эрдэм чадлаар дорой ч юм уу, албан тушаалаар дор ч юм уу, нэлэх хүүхэд ч юм байлаа гэсэн түүнд өөрөө түүнээс дээгүүр байгаадаа аль нэгэн талаараа ирэмшиж тийм хүнийг битгий доромжилж басаа гэж хэлж байна. Самгун магуу сэтгэлийг бүү эгүүсгэ. Самун муу сэтгэлийг бүү үүсэг. Самун муу сэтгэл гэдэг бол бохирдсан кэрт сэтгэлийг битгий үүсгэ гэсэн санаа. Тэгэхээр ер нь бол энэ Монголын ардын сургууль хүмүүжүүлэх ухаанч тэр энэ мэтийн бичгийн уламжлалтай сургаалч тэр сэтгэлийг л эрхэмлдэг. Ерөөсөө Монголд дэлгэрсэн бурхан буддийн шашинч хүртэл бол сэтгэлийг л эрхэмлдэг. Бурхан буддийн шашин бол хүний сэтгэлд л оршдог. Хүн сэтгэлээ ариусгаж чадах юм бол тэр л бол шашин гэж үздэг ийм учиртай. Тэгэхээр зэрэг энэ бол сэтгэлийг л цэвэр ариун байлгах бол хамгийн эрхэм. Бурхан Тэнгэрийг сайтар сахи. Бурхан Тэнгэр гэдэг Тэнгэрийг гэж үчин Тэнгэрийг сайтар сахи. Тэгэхээр Бурхан Тэнгэрийг бол сайн тахиж шүтэж даггасан түүний ёс журмыг сахиж баримтлагсан санааг хэлж байна. За эзэд сайдыг бүү хараа. Эзэд сайдыг бүү харъя. Хараа зүх. Зүхэж хараахыг хэлж байна. За тэгэхээр эзэн сайд хүмүүсийг битгий хараа зүхвэ гэж байна. Аюуху ичиху хоёрыг ажиглаж мэд. Аюуху ичиху хоёрыг ажиглаж мэд. Аюуху гэдэг бол айх гэдгийг ингэж бичдэг шүү дээ. Аюул, аянга гэдэг үгтэй нэг язгууртай гэж бас ярьж байсан. Айх ичих хоёрыг ажиглаж мэд гэж. Тэгэхээр хүнд чинь бол тэр айдаг юм, ичдэг юм, шүтдэг юм гэж байж гэмээн хүн сая кивэн сагсан ёс суртахуунтай хүн болж чаддаг. Хүн айх ичих мэдрэмжийн алдчих юм бол адуустай адилхан танхай амтан болчихдог. Тэгэхээр зэрэг юунаас айх ёстой юм, юунаас ичих ёстой юм гэдгийг бол ажиглаж мэдэж сахиж яваа гэж сургасан байна. Энэ бол бас эрхэм зүйл байна. Аливаа хүмүүнүү зан агаалыг арга вар тэнсэжүү мэд. Аливаа хүний зан агаалыг арга вар тэнсэж мэд. Аливаа хүний зан айлыг аргаар тэнсэж мэд. Тэнсэж мэднэ бол сорж мэд гэсэн үг. Сорж мэд гэж. Тэгэхээр зэрэг өмнө дөрөвний бас ярьж байсан тэр л нөхрөө танихыг л энд хэлээд байгаа хэрэг. Эн чинь сайн хүн үү, муу хүн үү, ямар зан араншинтай хүн бэ гэдгийг л бол олон янзын аргаар сорж, тэнсэж, ярилцаж, үзэж, мэдэж байж ханилаа. Юуны тухайд хөрлөгүй энэсэн бүгд нөхөр биш, уурсан бүгд дайсан биш гэж манай ардын сургууль хүмүүжүүлэгч бий. Инээж байлаа ч гэсэн энэ хүн ер нь ямар аранчин зан айлтай хүн гэдгийг бол заавал сайн сорж мэдэх хэрэгтэй гэж сургасан байна. За өнөөдрийн үзэх оюун түлхүүр сургаалын маань хэсэг үгээр төгсөж байна. За гэрийнхаа даалгаврыг бичээд ав. За гэрийн даалгаварт бол ер нь хүмүүсийн хүний нэрийг зөв бичих талаар хэлж өгөөч гэж олонтой хүсэж байдаг. Тийм учраас өмнөх гэрийн даалгаварт бол 10 нэр бичүүлсэн. Одоо мөн яг түүнтэй адилхан дүрмтэй бичигдэх 10 нэрийг бичээд ав. За бичээрэй. Юндэн, лувсан, эренчин, жавзан, жамсран, цэдэн, жамсран, цэдэн.
вандың, цэрэн, лодон, галсын. За энэ 10 нарыг монгол үчгээр бичиж ирээрэй. За ингээд энэ хоёр самбарт бичсэн оюун түлхүүр сургаалынхаа энэ хэсгийг ахид нэг сайн харж яваад дараа нь саасандаар бичсэнийг хамтдаа бас нэг уншнаа. Худал үгийг ердөө тэвч хүн мэдвэс би хөнгөрмөй. Бардам хатуу үгсийг орхи хүн мэдвэс өшмөй. Хулгай худал энэ насны ичгүүр эцэст тамийн бүг. Үүнийг урдээс тасал. Ариун явдалт ламыг Бурхан мэт тахи, асрал ихт ноёдыг Тэнгэр мэт хүндэл. Ам авсан тангаргыг ам мэт сахи. Арга зал хоёрыг угаас орхи. Аливаа хүмүн лүгэ нийцэн зохи. Хан хүмүн лүгэ бүү тэрсэл. Сайд хүмүн лүгэ бүү эвдэр. Лам хүний эд малд бүү хорц. Тарничныг хүндэл, дими хүнийг бүү аргад. Өчүүхэн бах хүнийг бүү бас. Самуун муу сэтгэлийг бүү үүсэг. Бурхан Тэнгэрийг сайтар сахи. Эзэд сайдыг бүү хараа. Айх ичих хоёрыг ажиглаж мэд. Аливаа хүнийг зан айлыг аргаар тэнсэж мэд. Эвдэхэд хялбар, эвлүүлэхэд бэрх. Ажилд дадлага, ачаанд татлага. Ирэх зам шударга бол явах зам шулуун.